яг Библиэлд бичигдснээр нь харах юм бол энд хэд хэдэн зүйлс байж байгаа. За жишээ нь хамгийн одоо чухал одоо хэлэгдэж байгаа зүйл нь бол энэ бол Яада буюу Эрос буюу нөхөр эхнэр нөхөр хоёрын хооронд хайр. Бид нар нэг зүйлийг харамсалтай боддог тий цаг орчин цагаа ингээ харахаар ингээ төсвөрийн хүүхдүүд ч юм уу яг өсөж боожж явж байгаа тэр эрэгтэй эмэгтэй хүүхэн хүмүүсийг харахаар үерхэж байгаа гэдэг нэрийн дур эхнэр нөхрийн харилцаанд орцсон явж байгааг хараад би сэтгэл бас юм дотор урам хугаралттай. Үнэндээ бол энэ Эрос гэдэг хайр бол яг эхнэр нөхөр хоёрын дунд хайр. Тийм ээ эхнэр нөхөр хоёрын дунд. Тэгээ энэ Яда гэж хэлэгдэхдээ мөн энэ Эрос гэж хэлэгдэхдээ энэ бол бие махбодын хувьд мэддэг гэдэг утгыг бас илэрхийлж байна. Тэгэхээр би энэ эмэгтэй хүнийг бие махбодын хувьд мэдмээр байна. А нөгөөх эмэгтэй хүнийг бие махбодын хувьд мэдмээр байна гэдэг энэ утгыг Эрос гэдэг үг агуулж явж байгаа. Тэгэхээр энэ хэн хоёрт одоо яг тохирох тэр зүйлс юм бэ гэхээр эхнэр нөхөр болсон хоёр хүнд тохирж байгаа зүйл байж байгаа. Тэгэхээр тэр эхнэр нөхөр болсон хоёр бол бие биенийхээ бүр бие махбодоор нь мэдхийн тулд яах нь энэ Эрос гэдэг хайраар холбогддог байх нэ гэсэн. За мөн цааш нь ярих юм бол бас нэг юм хайр гэр бүлийн хайр гэж байгаа тийм. Яг дээр үеэс бол овог отгороо бие биенээ хайрлах онцгой одоо цаг үед бол гэр бүлийн хайр. Энэ гэр бүлийн хайрыг бол бид нар бол Storge гэж хэлж байгаа тийм. Яг нэг өөрийнх нь дуудлагаар нь хэлэх юм бол Storge хайр буюу эцэг эхийн хүүхдүүдэд хайрлах хайр. Мөн хүүхдүүд нь эцэг эхийн хайрлах хайр гэдэг ингээ байж байгаа. Үнэн дээр энэ зүйлсийг маш нарийнаар ингээд судлаад үгийг нь харахаар яг гэр бүлийн гишүүдийг би эсвэл лайнтай микрон хэрэглэж болно шүү. Ер нь би ийм микронд нь жоохон найддаггүй. Дандаа асуудал гаргадаг. Тэгэхээр лайн зүгээр уцаар байсан ч болно шүү. Тий. За. Зайгаар хийдэг болохоор зай нэг анивчаад байдаг. За тэгэхээр энэ гэр бүлийн хайр буюу Storge гэж хэлдэг. Яг энэ хайр бол яг тэр гэр бүлийн гишүүдийг маш нам гүн байдал дотор тайтгаруулах гэдэг утгатай байдаг. Энэ маш чухал зүйл байна. Хэрэг гэр бүл байгаа бол тэр гэр бүлийн гишүүдэд дунд энэ Storge хайр байх ёстой болох нь гэсэн. Тэгээ энэ Storge хайр бол яах вэ гэхээр тэр гэр бүлийн гишүүн нэг бүрийг маш нам гүнхэн тийм байдал дотор тайвшруулах зорилготойгоор тэр хайр тэр гэр бүлд оршдог гэж хэлж байна. Энэ маш чухал халамжийн тухай ярьж байна гэсэн. Үүнээс дамжиж нөгөөх гэр бүлд байгаа тэр гишүүд нь яг гэр бүлийн хайрыг буюу Storge хайрыг сураад өөрсдөө том болоод тэр хайраар цаашаа замрах болно гэсэн. За мөн дараагийнх нь хайр бол энэ юм чинь найз нөхөрлийн хайр буюу филио хайр гэж байгаа тийм ээ. Энэ филио гэж хэлэгдсэн. Энэ бол ерөөсөл найзуудын дунд байдаг ах дүүсийн хайр. Ах дүүсийн хайр. Үүнд ямар нэгэн одоо мах бодийг мэдэх шаардлага байхгүй. Одоо эхнэр нөхөр хоёр шиг би энэ эхнэрийнхээ мах бодийг мэдмээр байна. Эсвэл нөхөр нь эхнэр нь нөхрийнхөө энэ мах бодийг нь би мэдмээр байна гэд яах нь тэгж одоо холбогдох шаардлага байхгүй. Тийм хайр байх. Ах дүүсийн хайр. Би биенээ ирдэг. Сургаалт өгс номдод юу гэдэг вэ гэхээр хүн хэцүү цагт нэгэндээ дэм болохын тулд ах дүүс мэндэлсэн төрсөн байдгаа гэж бичигдсэн байгаа. За ингээд харах юм бол одоо ингэ гурван хайрын тухай ярьлаа. Дөрөвдөх чухал хайр нь Библиэлд хэлэгдсэн хайр нь юу байсан бэхээр болзолгүй хайр буюу агапе хайр гэж. Энэ агапе хайрыг Бурхан маш юм гайхамшигтай байдал дотор илэрхийлэхийг хүссэн. Тэр нь юу гэхээр тэр өөрийнхөө хүүг өгсөн гэдэг тэр илэрхийлэлээр илэрхийлдэг. Мэдээж энэ тухай бид нар удахгүй илүү дэлгэрэнгүй ярих болно. Агапе хайр бол Бурхан нь биднийг тууштай хайрлаж байгаа хайрыг хэлж байна. Найдын буюу одоо миний дүү энэ Сэги сууж ин л дээ. Сэги маань бит хоёр ямар нөхцөл байдалд эсвэл ямар зүрх сэтгэлтэй болсноос үл шалтгаалаад Бурхан биднийг тууштай хайрлаж байна. Энэ дашрамд дүүгийнхаа гэр бүлд баярлалаа. Тэгээд хүрлцээ ирсэн баг тийм.
Тэгээд энэ агапе хайр нь тууштай хайрладгаараа бусад хайраар маш их ялгаатай. Тэгээд энэ бурхнаас буюу дээрээс байдаг. Ийм зүйлс байна. Тэгэхээр хайр инэрл халамж өршөөл өөрийгөө золиослохын илэрхийлэл болсон тэр нэгний тухай удахгүй бүгдээрээ хамтдаа хуваалцах болно. Тэгэхээр ах дүүс минь бид яагаад энэ хайрын тухай яриад байна? Өнөөдөр бид Христ мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр хамтдаа цуглаад байгаа. Гэхдээ хайрын тухай ярихыг онцолж байгаа. Энэ хүүгээ бидэнд л илгээсэн гэдэг энэ зүйл бол яг саяын хэлдэг шиг тууштай хайрлаж байгаа. Тэр дээр байгаа нэгний эцэг бурхны хайрыг бидэнд санагдуулж, бодогдуулж, мэдрүүлж бидний зүрх сэтгэлийг тогшиж байгаа гэсэн үг. Амен. Тэгэхээр энэ бүгдийг сая би хайрын талаар та бүхэнд маш гоё оршил тавихыг оролдлоо шүү дээ. Та нар минь оршлыг минь хүлээж авч гин үү? Халелуя тий. Энэ хайрын тухай. Нэр миний энэ бодож яваад байгаа энэ хайр гэдэг зүйлс чинь энэ бичээс буюу Библиэлд ямар гайхамшигтай онцгой байдлуудаар бичигдсэн бэ гэдгийг би та бүхэнд цаахан ч гэсэн хуваалцахыг бодлоо. За энэ хайрын тухай бүгдээр хамтдаа ойлголт тодорхой хэмжээнд ингээ авлаа шүү дээ. Ингээ цааш нь харвал энэ өөрийн хүүг өгөх хүртлээр хайрлсан хайрыг бүгдээрээ яг энэ өмнө байгаа би энэ бичээсээс харъя. Магадгүй бидний өнгөрсөн цаг хугацаанд бидний өвөг дээдс өмнө байсан олон хүмүүс маань энэ хайрын талаар тийм ч их тодорхой бид нар зааж сургаж ирсэн тийм түүх багтаал бах нэмгэн байхаа гэж бодож байна. Бид монгол хүмүүс чи ихэвчлэн хайрын тухай ярихдаа ер нь чимээгүй энэ хамаагүй юм ярьж болохгүй гэдэг талдаа ер нь бол хайрыг илэрхийлж яриад байх гэхээс илүү үйлсээрээ харуулах зүйтэй гэдэг ийм дотоод тийм чанартай хүмүүс байгаа шүү дээ. Тийм ч учраас бид нар гэр бүл дотроосоо тэр яг хайр гэж юу вэ гэдгийг яг ингээд үг хэлээр ч юм уу тодорхойлуулж заалгуулж исэн тийм зүйл бол маш нэмгэн байдаг. Тийм болохоор биднэрт нэг сул тал гарч ирж байгаа. Юу ихээр бурхан биднийг хайрлсан гэхээр нэг юм өөр нэг зүйл ярьж байгаа юм шиг санагдаж байна. Хайрлна гэдэг нь яг яан гэсэн үг юм болоо. Намайг яасан гэсэн зүйлсийг хэлж байгаа юм бол хэнийг хайрлсан гэж байгаа юм бол бурхан биднийг хайрлсан гэж ярих юм. Үндэ яагаад тэр энэ зүйлийн тухай яриад байгаа? Энэ хүн тэр ярьж байгаа хүний бурхны хайрыг амарчсан хүн юм уу? Тэр хүн яаж хайрлагдсан гэлээ гэд өнөөдөр бурхны хайрын тухай тэр хүн яриад байгаа юм бэ? Тэгэхээр бидэнд яг энэ хайрлах тухай тийм хүүрнэл, зөгнөл, яриа, хөөрө, хууч бидний өвөө, эмээ, аав ээж маань хажуудаас суулгаж байгаад чихээр минь дамжуулан зүрхэнд минь хүртэл хайр бол ийм юм а. Гэр бүлийн хайр ийм юм а гэдгийг бидэнд тийм их сайн ойлгуулж чадаагүй юм шиг тийм сул тал бидэнд байдаг учраас зөнгөөр амьдрахыг сонгодог байж болох юм. Би харснараа зүгээр сонсснороо эсвэл гэр бүлийг бий болгохдоо ер нь ийм л байдаг штэ. Бос хүмүүс ч гэсэн ингэж амьдарч байгаа юм чинь би ч гэсэн гэр бүл болоод ингэж л амьдрах юм байна гэдэг зүгээр тэр үүл гадна харагдаж байгаа зүйлсийг нь хараад тэр жишгийнхэн дагуу тэр гэр бүлийг бий болгоод тэнд бий болсон гишүүдийг би яг л тэр өөрийнхөө зөнгөөр л энэ бол миний хайр гэж тодорхойлж явж байгаа бүрэн магадлалтай байна гэсэн. Тийм учраас бидэнд энэ зүйлсийг бүр ингэ сурах хэрэгтэй. Зүгээр сонсох төдий биш. Харин сонсоод тэр хайрыг өөрийн дотны хүмүүстэй, хажууд байгаа хүмүүстэй, сүм чуулганы хүмүүстэй, насаараа хамт амьдарч байгаа тэр эхнэртэй, нөхөртэй, үр хүүхдүүдтэй тэр зүйлсийг би бүр цар тахлаас ч илүүгээр бүр ингээд тарах, бүр ингээд тэр хүмүүст нөлөөлдөг тэр нэгэн болох. Ийм хүсэл бидэнд байхгүй гэж юу? Аль хэдийн бидний зүрхэнд байна. Халелуя. Тэгвэл энэ бүгдийг суралцахын тулд бүгдээрээ хамтдаа бурхан биднийг хэрхэн хайрлсан юм бэ? Яагаад хайрлсан юм бэ? Юуны учраас бид Есүс Христ гэж ярьдаг юм бэ гэдгийг хамтдаа суралцгаая. Инхийн тулд бүгдээрээ Библи номын Эхлэл номын 3 дугаар бүлэг гэж хэлэгддэг энэ хэсгийг хар.
3:15. Эндээс харвал их тийм сонирхолтой зүйл гардаг. Энэ бүх амьдралын эхлэл бий болсон яг тэр цаг үед бий болж байгаа үйл явдлыг энэ бичээс дээр тэмдэглэж үлдээсэн. Хэрэг танд Библи байхгүй бол та энэ дэлгэцэн дээр гарч байгаа энэ хэсгийг хамт уншаад явж болно. За цаашаараа сууж байгаа хүмүүс маань хүндэтгэл мөрөглийнхээ үеэр наашаага сандлаа ирүүлээд наашаагаа суучаарай. Бүгдээрээ хамтдаа хүндэтгэл мөрөглийнхээ үед бол бүгд наашаагаа сууя тийм ээ. Бас ингээ хүзүүн чийлэхгүй гоёодох үе. Яг л шимтэн сонсно гэдэг бол хүзүү гоёодохыг ч анзаарахгүй сонсхийг хэлдэг. Яг л тэр чих татах, сэтгэл татах зүйлс тэнд байгаа учраас тэр гоёодох нь дараагийн асуудал. Ингээл дурлалаас эхлээл жинхэнэ хайрын тэр хөврөл рүү хүн явж ордог. Энэ зүйлийг тодорхой бичсэн хэсгийг бүгдээр удахгүй илүү дэлгэрэнгүй үсээр байх болно. Гэхдээ оршил хамгийн чухал үндэс болсон эндээс бүх зүйл эхэлж байгаа. Энэ хэсэг дээр ингэж бичигдчихэ. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд бас чиний үр тэр эмэгтэй үрийн гэж хэлсэн байна. Тэр эмэгтэй үрийн хооронд дайсагнал үүсгэн. Тэр дайсагнал нь ямар юм бэ гэдгийг одоо энэ дараа нь хэлж өгдөг. Тэр үр толгойг чинь бяцалж түүний үсгийг чи няцлан гэсэн байна. Энэ бол бидний нөгөө харагдах бидний ертөнц амьдралын маань нийлэмж ямар зүйлсээс бүрддэг юм бэ гэхээр харагдах болон үл үзэгдэх зүйлсээс бүрддэг. Бид сүнслэг очин оршихуйд бид тийм чих ороод байдгүй учраас илүү ихэвчлэн нүдэнд харагдаж байгаа миний сэтгэл мэдрэгдэж байгаа зүйлсийг л ойлгож мэддэг. Тэр дотроо амьдарч идэг. Тэр сүнслэг зүйл гэдэг бол үл үзэгдэх зүйлсийн хорвоо ертөнцийг ярьж байна гэсэн. Тэгэхээр энд тэр сүнслэг зүйлс дотор нэгэн зүйл болсон. Тэгэхдээ тэр нүдэнд үзэгдэх байдлаар илэрх шалтгаантай байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр үл үзэгдэгч муу ёрын сүнс могоо гэдэг амьтныг ашиглаж түүний биед орсноор хүнд харагдчих. Тэгээд хамгийн анх хүн бурхантай маш их найрамдалтай нэг цул тэнд ямар ч зөрчил маргалдаан байхгүй ийм харилцааны дунд бүх зүйлсээр хангамжтай, хоол хүнсээр хангамжтай, агаар, нар, бусад гэрэл тэр хүний амьдралд хэрэгтэй бүх зүйлсээр хангамжийг авчихсан маш гайхамшигтай тийм харилцаан дотор байсан хүн дээр муу ёрын сүнс гэж хэлэгддэг. Яг бичээс дээр тодорхой бичсэн байдаг юм. Чөтгөр муу ёрын сүнс мөн сатан, диавол эднэрийн цаана ямар үгээр Монгол үгээр илэрхийлвэл ойлгомжтой байдаг вэхээр залмихийн мэхлийн сүнс гэж хэлж байгаа. Энэ мэхлийн сүнс нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдээд өнөөдөр хүний зүрх сэтгэл хатуу болдог болсон. Хүн хүндээ хатуурхаж чаддаг болсон. Энэ юунаас болсон бол бүр аль эрт 100 гаруй сая жилийн өмнө бичигдсэн гэж хэлсгэж болно. Тэр бичигдсэн тэр үгэн дээр өнөөдөр хилэгдэж байна. Энэ хүн төрлөختний амьдрал донд зүрх сэтгэлд нь гэсэн үг. Тэр зүрх сэтгэл дотор нь адгийн муу ёрын сүнсний үйл ажил нэвтрэн оржээ. Асар их уур бухимдал, төвчээргүй байдал гаргах, хүмүүсийг үл дорд үзэх, үзэн ядах, үгүй хийх, ер нь миний л зүв, миний л бодол зүв, би л тийм байсан, эн чинь ийм байх ёстой юм. Энэ бүх уур уцаар бухимдлын цаана юу нуугдаж байгаа вэ гэхээр хүний жаргалтай сайхан амьдрах амьдралын он жилүүдийг хулгайлах гэсэн муу ёрын сүнс буюу диавол чөтгөрийн сүнслэг хүч ажиллаж байдаг гэсэн санаа. Энэ цагт орж ирсэн. Хүний зүрх сэтгэл дотор орж ирсэн учраас
дахин хэлэхэд хүн хүндээ хатуулгаж чаддаг болсон. Чулуу мэд үзэж чадна, хог мэд үзэж чадна, хэн ч биш болгож чадна. Энэ юуны нөлөө гэхээр хүний жаргалтай амьдралыг Бурханаас авах тэр жаргалтай амьдралын он жилүүдийг хулгайлахын тулд тэдний зүрх сэтгэлийг мэхэлсэн сатан буюу чөтгөр муу ёрон сүнсний мэхлэл энд оролцсон гэсэн үг. Та хамт байна уу? Тэгээ одоо энд Бурхан тэр муу ажлыг хийсэн сатан буюу чөтгөрийг муу ёрын тэр сүнсийг зэмлэж байгаа хэсэг энд дэлгэцэн дээр гарч байна. Чиний үр тэр эмхтэн үрийн хооронд дайсагнал үүсгэн тэр үр толгойг чинь бяцалж түүний өсгийг чи бяцлах болно гэсэн. Эндээс Бурханы хайр гарч ирдэг. Энд хайр гэдэг үгийг шууд хэрэглээгүй л дээ. Гэхдээ Бурханы хайр энд явж байгаа. Ямар замаар явж байгаа юм бэ гэхээр өршөөлөө үзүүлж байгаа Бурхан хүн төрлөختнийг устгахын оронд гим нүгэл гэдэг бол Бурханы хувьд гим нүглийг үзэхгүй. Тэр өөрөө ариунаас ариун учраас ариун болон бохир заваа тэр гим нүгэл чанар хоёр нэгдмэл болох ямар ч боломжгүй. Өөрийнх нь бүтээсэн бүтээл болсон тэр Адам, Ева хоёр гим нүгэлд унсны дараа Бурхан юу хийх ёстой байсан бэхээр тэр нүгэлд унсан учраас чи бүр мөсөн устдагч түн гэх байсан. Харин энэ нь Бурханы өөрийнх нь үндсэн бүр чинхүү сэтгэл биш байсан. Бурхан бол өөрөө тууштай хайрладаг буюу агапе хайраар өөрийгөө илэрхийлдэг. Тийм учраас Бурхан хүн төрлөختнийг устгахын оронд итгэл найдварыг өгч тэдний гим нүгэл дунд орхихгүй харин хайрыг үзүүлсэн жишээг бид харж байна. Халелуя. Ева чи стадын новш юм а гээгүү. Ева би чамайг ийм төрхөөр бүтээгээгүй. Чи хэн болчихвоо? Би чамайг одоо яг өтөр төрхөн энэ газар чинь тэгшлэг бол. Бурхан ийм бурхан биш байна гэдгийг бүгд харж байна. Харин Евад үрийг өгнө гэсэн найдварыг өгсөн. Чи хэдийгээр унсан ч гэсэн, чи хэдийгээр үнэхээр энэ бүх зүйлсд орооцолсон ч гэсэн миний чамайг хайрлах хайр орж болно гэдгийн илэрхийлэл энд явж байна. Халелуя. Тэр үрийг өгнө гэсэн найдварыг өгч байгаа Бурхан. Сатаныг буюу өөрийнх нь бүтээл болсон хүмүүсийг заллин мэхэлж зүрх сэтгэл рүү амьдралд нь орж ирсэн тэр нэгнийг шийдэхийн тулд ирээдүйд тэр цагт чиний үр болох тэр нэгэн чиний толгойг муу ёрын сүнсээ чиний толгойг бяцгэж гэх болно гэж хэлсэн байна. Халелуя. Энд найдвар осож байгаа. Энд найдвар осож байгаа. Энэ аврагчийн тухай нэг ёсондоо гим нүгэлд унжигсан зүрх сэтгэл нь хатуурдаг тэр хүн бүр ингээд буцлаад бүр бараг зэвсэг байвал бариад хүнийг ч буудахад бэлэн болтлоо ууралж чаддаг тэр хүн энэ маш зэрлэг тийм хүн болж бүр зэрлэг амтнаас 7 дор тэр үйлдэлийг гаргаж чадж байгаа тэр хүн өнөөдөр яг энэ үгийн дагуу бол Бурхан тэр хүнд найдварыг өгөхийг хүсэж байгаа. Тэр аврагч, тэр уур бухимдал, тэр хилэнц, тэр хорсол, буцлал, үгүйсгэл, үзэн ядалт, ялгуурл, боор дээр үздэг бодол санаа, шунал, өөрт нь байсаар байдал, илүү хардаг, шундаг, шунал хамгийн сайн сургуульд явуулна гэж хөөцөлдөж байгаа эцэг хүртэл шунлын сэтгэлд автсан байр гэж хүртэл өнөөдөр ярьж байгаа шүү дээ. Түүнээс болж нойрн өрөхгүй. Харин Бурхан тавьж өгөх ёстой. Энэ бол таны хүсэн зүйл.
Үнэн дээр хүн гэдэг өчүүхэн сул дорой амьтан эхийн хөвлөд өөрсдөө хэрхэн бүрлдэж байгаагаач мэдэхгүй тийм л сул дорой нэгэн. Тэгээд минийх гэдэг. Үгүй ээ. Тэр үр хөврөл бол эзнийх юм. Минийх гэх ямар ч зүйл байхгүй. Хүн энэ бүгдийг би болгоогүй. Харин хүний амьдралд өгсөн Бурхны эвгээл өрөөлөөр тэр хүн амьдрч байгаа. Ус мэт ууж, хоол мэт тижээлээ авч тэр хүн дахин босож хэдийгээр уур бухимдал асар зэвүү хүрмээр тийм зэрлэг араатан мэт болсон тэр хүн Бурхны өршөөлөөс болж энэ бүгдээс гэтгэлж дахин амьдрах боломжийг олж авдаг. Энэ бол найдвар. Мөхшгүй найдвар. Энэ аврагч чин тухай энэ хэсгээр хоёр зөвнөлийг бичсэн. Зөвнөл. Эхний зөвнөл бол тэр өөр чиний толгойг бяцлан гэдэг тэр зөвнөл. Энэ хүчтэй үг шүү. Миний амьдралын сайн сайхныг хулгайлж байсан өнгөрсөн амьдралд миний амьдралын сайн сайхныг хулгайлсан тэр нэгний толгойг бяцлана гэсэн зөвнөлийг бид эндээс дотоос тод харж байна. Зөвгөнс. Миний амьдралыг хулгайлагч тэр нэгэн залилдаг, мэхэлдэг, миний бодол санааг эргүүлдэг, мухардуулдаг, миний зүг сэтгэлийг хатууруулдаг тэр нэгэн сүнслэг хүчийг тэр толгойг нь бяцлана гэж хэлсэн. Нэг л мэдсэн чинь хараалын үгээр баялаг болчихсон. Нэг л мэдсэн чинь хизээж хэлдэггүй тэр үгээрээ хэлдэг болчихсон. Нэг л мэдсэн чинь би үнэхээр надаас өөр хинч байхгүй юм шиг бардам сэтгэл тавтчихсан явж байдаг тэр сул дорой нэгэн найдварыг өгсөн Бурхны үг энд бичсэн. Чиний амьдралыг хулгайлсан тэр нэгэн сүнслэг хүчний толгойг бяцлах бол. Энэ эмхтэн үр мохон толгойг бяцлана гэсэн. Нөгөө гим нүгэлд унчихсан, бүр унчихсан гэж та боддоо. Унсан эмхтэй. Бурхны бүтээл болсон эмхтэй Ева хүн төрлөختний үр үндэс болсон, үндэс угсаа болсон тэр эмхтэй унчихсан байна. Унчихсан, шавард унчихсан, бүр газар хэвтчихсэн тэр эмхтэй Бурхан өөрийн найдварыг хэлж байна. Чи босголноо. Би бай. Энд л хайр байгаа. Хоёр дахь зөвнөл нь чи түүний үсгийг зохих болно гэж хэлсэн. Энэ бол Есүсийн төрөлд түүний өхөл амьдлалтын тухай сатаныг буюу тэр муу ёрон сүнсийг ялах амлалтыг Есүсийн дурд Бурхан энд хэлж өгч байгаа. Та бодож үзсэн үү? Тэр загалмай дээр үлгөгдсөн 2000 жилийн тэртээ Ромын цэргүүдэд Ромын Empire тэр Ромын тэр хаант одоо засаглал байх үед тэр хараалыг олны өмнө мянган зуун нүдний өмнө нүцгнээрээ модонд үлгдэж хатаасаар хадуулж 6 цагийн турш тэр цусны хөл биеийг нь дагаж урсаад сүүлд нь цус нь шахагдаад тэгээд нүд андаг тийм үхлээр өвч байгаа нэг. Тэгээд тэр тийм үхлийг яагаад өгсөн бэ гэхээр хүмүүсийн та бидний тэр сул дорой байдлыг лас гарч ирж байгаа эмтрэл зүрх сэтгэлийн шарах оюун бодлын сатаарл саатал зарим нэгэн ч бүр сэтгцийн гимээр тийм шинж тэмдэг агуулчихсан тэрийг би эрүүлгээ бодчихсон андуурчихсан төөрчихсөн өөрийгөө ч эрүүл гэдгийг мэдхээ байчихсан явж иж болно. Харин ийм л хүмүүсийн гим нүглийг түлхэхийн тулд Есүс энэ хорвоодор мэндэлсэн байна. Эмхтэн үр удам болох Есүс тэр бол хүний хүүгийн хувьд хүн төрлөختний төлөөлөгч болж
Чөтгөрийн үр удам болох могойг түүний толгойг бяцгишгсэн юм а. Энэ агуу ажлын төлөө Есүс мэндэлсэн. Энэ бол celebration буюу celebrate. Энэ бол баяр хөөрийн өдөр. Энэ бол талархал магтаалыг түүнд өргөх тэр өдөр. Амен. Энэ бүгдийг сонсоод ойлгосон хүмүүсийн зүрх сэтгэл амар тайван, тайвшрал, баяр хөөр ирэхээс уутгар гуны асуудал харуулс ирэхгүй юм аа. Халелуя. Есүсийг зогссон муу хүмүүс бол чөтгөрийн хүчнээс бол зогцсон гэж бичээстэй байдаг. Тэгэхээр ах дүү нар минь Есүсийн ирсэн том шалтгаан таны гэр бүлд тэр баяр жаргалыг дүүрэхийн төлөө. Таны үр хүүхдүүдэд ирээдүйдээ итгэл найдварыг өгөхийн төлөө. Таны хойч үе болсон заламж халаа болсон тэдгээр хүмүүст гайхамшигтай итгэлийн зам зураан харагдах. Тэр итгэлийн замыг тэр хойч үе минь хараад үнэхээр их баяр хөөрөөр дүүрч талархах, чин сэтгэлээсээ Бурханд алдрыг өргөх тийм л хүмүүс болох болно. Халелуя. Сатан хэдийгээр энэ ертөнцид итгэвтэй хэвээр байгаа ч тэр ялагдсан дайсан гэдгийг та мэдтгүү. Тэр ялагдсан дайсан. Түүний мөхөл нь гарцаагүй. Мөн чөтгөр шатаж буй хөхөрт нуурт хаягдах тухай Илчлэлт номын 20:10 дээр бичсэн байна. Тэр цаг хүртэл Сатан болон диавол хүний зүрх сэтгэлийг хуурам мэхэлж хулгайлдаг. Тэр нэгэн Бурхны хүүхдүүдийн хооронд дайсагналан бичээсэн дагуу байх бол. Тийм учраас сэргийг бай түүний хүмүүсээ. Тэр архих арслан мэт зүрх сэтгэлийг чинь хулгайлахаар өдөр бүр цаг тутамд мөч болгонд боломжийн хаан гитэн байдгаа гэж бичээсээр бичиж үлдээч. Та юуны төрөнд гэр бүл үр хүүхэд ойр орчны хөршөө хайрлахаас өмнө эхлээд та Бурханд хайрлагдсан байх ёстой. Амен. Энэ нь Бурхны өөрийнх нь тогтоосон тэр зүйл юм. Өөрөө би хайрлагдсан нэг юм болохгүй юм бол надаас гарах ажлууд нь миний бие, миний энэ гарын арам хуруунаас миний явах гişиг газрууд бүгд үр жимсгүй мод адил тийм л амьдрал байх бол. Есүс ирсэн маш том шалтгаан нь хүмүүсийг үр жимстэй болгохын тулд ирсэн гэж хэлдэг. Өмнө нь бид нэр Бурхныг мэдгүй байх үед үргэлж үр жимсгүй ажилд оролцдог хүмүүс байсан. Миний уур бухимдал дараа нь ямар ч зүйлийг надад ямар ч найдварыг авчрахгүй. Миний зүрхний хатуурал миний амьдралд ямар ч итгэлийг төрүүлэхгүй. Миний амьдрал байгаа баяр хөөргүүдээр өнгөрсөн өдөр хоногуд надад ямар ч ач тусгүй тийм ажил байсан. Харин Бурхан биднэрт миний хүмүүсээ энэ хорвоо ертөнцийн өгсөн амьдралынхаа он жилүүдэд эзэн Бурхан надтай хамт алхагтун гэж хэлсэн нь энэ түүхэнд орсож байгаа. Ярих юм их байна, цаг бага байна. Та хамт байна уу? Хажууд чинь утас үдээд байж байгаа хүн байвал бүү атаархаарай. Түүнийг цагаанаар хаар. Зарим хүмүүс яаралтай бичиж болно. Энэ хүн их л яруу жаахан зарим хүмүүс бодлоо яваа мó та гэж харж усвал их л ажилтай юм да. Хэдхэн мөчийн дараа амьдралд нь юу болохыг ч мэдэхгүй байж юунд энэ хүн яарна.
гэж бид шүүж нүдээр харахгүй шүү дээ. Харин өршөөл түүн дээр байгаасаа эзний хайр ивэл болсон. Тэр тууштай хайрладаг хайр энэ болон бидний гэр бүл, бидний зүрх сэтгэл, амьдралд минь байгаасаа гэж хүснэ. Сатан эдийн дэх могоотой холбоотой төлөвлөгөө боловсруулсан. Тэр нь төгс боловсруулсан тийм ажил байгаагүй. Харин бурхан могоог бултлагчийг буюу толгойг нь бяцгэгчийг аль хэдийн томилчихсан байсан гэж та бодтоо. Муу нэгний төлөвлөгөө үргэлж дорд байх нэ. Харин Есүс эзний минь бидний амьдралд бэлдсэн төлөвлөгөө үргэлж ялгуулсан байх нэ гэдгийг энэ цагт хэлхийг хүсэж байна. Эзэн Есүс хүүгээ бидэнд итгэл өгөхөөр мэндэлсэн. Эзэн Есүс бидний амьдралд итгэл өгөхөөр мэндэлсэн. Эзэн Есүс бидний амьдралд мөхөшгүй найдварыг өгөхөөр мэндэлсэн. Эзэн Есүс бидний амьдралд төгс хайраа үзүүлэхээр мэндэлсэн. Эзэн Есүс баярлан хөөрч надтай хамт магтах түн хэмээх баяр хөөргийг өгөхөөр мэндэлсэн. Түүнд бүх алдар магтаал нь байх болтугай. Үнэхээр бүгдээрээ хамтдаа хэлнэ шүү. Дээр өндөрт алдар нь бурханд байх болтугай. Доор газарт амар тайван нь түүний тааллыг олсон хүмүүстээр байх болтугай. Та хамт байвал амен гэж. Ингээд бүгдээр хамтдаа залбирцгаая. Алга дашвал алга дашсан шиг дашгэ. Аадар бороо орууд орсон шиг оргий гэж үлдээ. Ялгуулсан амьдралын төлөө бидний амьдралд ирсэн өөрийгөө золиослон тууштай хайрлах буюу төгс хайр, агапе хайрыг бидэнд өгөхөөр ирсэн Есүс бүх алдар нь байх болтугай. Нэгэн дугаар чангаар бүгдээрээ халелуя хэмээн орилон түүнд алгадаж төвөгчгөө. Эзэн минь баярлалаа. Мөхөс би таны үгийг, таны хүмүүст эрхэм эдгээр хүмүүс танил хүргэхийг хүслээ. Таны хайрын тухай ярина гэдэг үнэхээр богинохон цаг. Таны хайрын тухай ярил энэ амьдралын өдөр хоногуд он жилүүд манч дүүсэхгүй байна. Тийм ээ эзэн баярлалаа танд. Танд нэг л зүйлийг хэл. Бид танаар хайрлагдсандаа л талархаж байна. Бид юу хийж чадах вүлээ? Бид өглөөнөөс үж хүртэл хөлсөө цутхан ажилласан ч бид амьдралдаа тийм чихийг авчиж чаддгүй л хүмүүс. Харин танд амьдралаа тавьж өгч байна. Та бидний амьдралын эзэн болооч. Бидний амьдралд өөрийн цорын ганц хүүгээ илгээсэн танд бүх алдар нь байг. Үнэхээр бидний амьдралын цорхоо хэсгийг та нөхөж, дундуур байгаа хэсгийг та дүүргэж, сэтгэлийг минь чинхүү баяр хөөрөөр шагнаач хэмээн танаас гуйн залбирч байна. Ингээд энэ бүх залбирлыг таны нэр Назарын Есүсийн нэрээр залбирanгуулаа. Бүгдээрээ нэгэн дугаар амен. Зүгээр Монгол хүмүүс чинь хайрын дотроо хална гадна. Бүгдээрээ хамтдаа энэ дэлгэц рүү анхаарай. Тэгээд манай медиагийнхан нэг бичлэг бэлдэж чадсан бол хэлээрээ, чадаагүй бол хэлээрээ бас. Чадсан бол бүгдээрээ гэрлүүдээ унтраагаад Бурхны тэр агапе төгс хайр, тэр цор ганц хүүгээ өгсөн тэр хайрыг энэ бичлэгээс бүгдээрээ харцгаая. Үдсэн нэг юм байгаа бол та дахиад нэг үзээрэй гэж хүсэж байна.
За баярлалаа. Халелуя. Өнөөдөр Христ мэдсэн баярын өдрийг тэмдэглэж байна. Тэр хүндэтгэл мөргөлийн дахимд бүгдээр ирсэн байна. Есүс цор ганц хүүгээ ертөнцийг үнэхээр хайрлсан тул тэр илгээсэн гэж бичигдсэн. Тэгээ түүний цорын ганц хүү. Яг энэ саяын энэ бичлэгэн дээр гарч байгаа тэр аав өөрийнхөө цорын ганц хүүг тэр гал тэргэнд явж байгаа хүмүүсийн амьдралын төлөө зориулж байгаа. Энд аав нар байна уу гараа өргөж? Та хүүгөө өгч чадах уу? Та охиноо өгч чадах уу? Харин Бурхан аав бидний гим нүглийг, тэр гимт чанар, тэр зүрх сэтгэлийг улмаас гарч байгаа бүх тэр муу бүхнийг өөрийнхөө цорын ганц хүүг золиос болгон өгч тэр төлөөсийг төлөхийн тулд энэ хорвоо дээр илгээсэн юм аа. Сая та харж байгаас тэр богоон дотор хар тамхи тарих гад байж байгаа тэр эмэгтэйг харсан баг. Энэ аавын үйл явдлаас болж дараа нь хүүхдээ тэврээд явж байгаа тэр эмэгтэй бол тэр гал тэргэнд хар тамхи тарих гэжсэн тэр эмэгтэй амьдрал нь өөрчлөгдөөд ээж болоод хүүгээ тэврээд явж байгаатай таарлаж байгаа. Амен. Бидний эцэг Бурхан өөрийн цор ганц хүүг яг л ингэж өгсөн юм. Энэ хүүгээс нь болж олон хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж, гэр бүлүүд баярлаж, хөөрч, талархаж, найдварыг тээж, итгэлийг тээж амарч амьдарч байгаа үлээ. Тэдгээр хүмүүсийн нэг хэсэг нь энэ сууж байгаа. Та нар бол мөнөөс мөн гэдэг хэлмээр байна. Бидний эзэнд алдарн байх болтугай бүгдээ дахин дүүн алдарн өсгөх хэрэгцээ. За баярлалаа. Ингээд микрофоноо шилжүүлье.